Hi guys. За би өөртөө юу яа гэж үзэхгүй юу? Нэг ингээ vlog хийн гээд ингээд нэг урт бичлэг хийхэр жоохон хэцүү санагдаад Instagram дээр ийм reelүүд оруулж байгаа. Миний vlogууд. Тэгээд яг бүр ийм чухал моментуудаа олвол яг vlogоор YouTube vlogороос оруулж байна. Гэхдээ YouTube дээр миний нэг хиймээр санагдсан юм юу гэхэлэр би нэг хүн амтны зөвлөгөө өгөөд ч юм уу те эсвэл нэг юм амар ухаантай юм гэхээр ч угаасаа миний ухаан ордог байхгүй юу. Тэгээд ерөөдөө нэг YouTube дээр гэхдээ би ингээд сонирхолтой ч гэх юм уу нэг тиймэрхүү юмнууд ярьжий гэж бодсон юм. Тэгээд эхнийх нь би яг юу бодсон гэж амар инээдтэй. Сонирхолтой өгөх нь цаашаа миний зүгээр нэг юм юу надад тохиолдсон тэнэг түүх юм. Мэдхгүй. Амар одоо энэ миний сонирхолтой түүх биш гэхдээ миний азгүй түүх байхгүй юу? Юу вэ гэхэлэр би ч тэ амьдралтаа 2 удаа машин дариулчихсан. Намайг ч хүмүүс ч юм мутант юм уу гэдэг тэгэхгүй юу? Гэхдээ мэдээж энэ ослын юм үр шим нь бол угаасаа үлддэг хамгийн наадхан тий автомашинаас айх травматай болдог ч юм уу. Тэгээд эхнийх нь би эдэн настай вэ гэхлээр 2 дугаар анги хаа тэр чинь 7-8 настай та. За ихтлгүүр штэ ихтлгүүрийн уртлын яг гол хөндлөн нөгөө гэлэнийхөө зам одоо гарцчин өмнө тэр нь байгаагүй. Хажуудлах нь Evershe гэдэг штэ дэлгүүр салонтой яг тэрний урд нэг гарцаас ахгүй. Тэг манай ээж жирэмсэн манай дүүг гэзэнээс бараг төрөхөд нэг сар марч хүрэхгүй хугацаа байсан юм а. Тэгээд гисэн чинь бид нар манай ээжийг инэлэгт үзүүлж явах хооронд манай ээжийн эгч намайг гэрч хардаг байсан. Тэгээд эгчтэйгээ бит хоёр тэр аваар дэлгүүрсэл ихтлгөр орчвол тэгээд яг гэрлүүг явахгүй маа яг фантами ажиутлын 3 дахь одоо Cherry Bakery дээдлийн 3 дахь цонх ахгүй юу? Тухайн яг Sakura Bakery манай доор идэгсэн заяа. Тэгээд тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь би байсан. Бид хоёр ингээд зам гарах гэсэн чинь амар холоос ингээм тухайн үед chaser хаа би тэгсэн надад энэ одоо нэг crown round гэдэг шиг тийм chaser санагдаад энэ цагаан chaser-с амар хурцтай машин ирж байгааг би харсан байхгүй. Тэгээ нэг хүүхд юм чи айгаад би ингээ хоошоо нэг халахцсан за. Тэгээд машин ирж инда халахчихж байгаа байхгүй юу зүгээр би чинь одоо нөгөө үр дүнгээ төсөөлөх тооцоолох надад ухаан байхгүй шүү дээ. Тэгээд тэгсэн чинь би нэм ийдсэн чил миний нүд харанхуулаад бүх юм заяа бүх машин барьлаад бүх юм бүгд тийм цагаан хүрээтэй болоод хавхар цагаан хүрээтэй болоод ухаалтцсан. Тэгээ нэмээс ирсэн чи би газар сэрсэн за тэр машинд мөргүүлээ. Тэгээд тэр наваг машин маань юм жолооч нь 2 ах хажууд нь суужсан 2 ах намайг машиндаа суулгаад манай ихч ойрлол хаа болол. Тэгээд гисэн чинь гэмтэл рүү шууд явна гэд. Тэгээ гэмтэл рүү явж байгаа хгүй. Гэмтэл рүү яваал бийжсэн чинь нөгөө хажууд нь суужсан ах эмч гинэ. Тэгтээ юу нэмч чихамар хоолой нэмч. Тэгээд эмч нь ингээл миний ингээл нуруу дээр бүксэн талаараа руусан болохоор ингээл дарж марж үзэл гайг байх шүү юм ингээл бодсон юм шиг онтохой. Үйл шарах сорь байхгүй. Тэгээд бид нэр гэмтэл явж аамаа. За гэмтэл явсан чинь надад ч тэгсэн заяа. Намайг нөгөө ах ихч машинд үлдээд ах хүү дагуулаа явж байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь за ахын дөө. Найз ахгүй шүү. Ер нь бол найз ахгүй ахын дөө. Хашаан дээрээс унсан гэдлээрээ ороод машин мөрөөсөн гэж хэлж болохгүй шүү. Чи ингээд хашаад авч агаад унсан гэд ороод үзүүлж ах нэмдүүлээж заяа гэд цаг магийг аваад оруулчихсан штэ. Тэгээ оруулаад ингээл үзүүлээл ингээл байжсэн чинь нэмч намайг за ямар хүндрээс шавьсан гэсэн чи би нэг ийм гэл орон дээр зогссон заяа эмнэлгийн орон дээр зогссон. Тэгсэн чинь тэр эмч нь эрэхтэн өмс ахгүй. Намайг яасан яхан дүү зүгээр үү чи машин дөрүүлсэн ахта үннээлчгээ эмчтэй үннээлч гэдэг тоххой. Тэгээд тэгсэн чи биш үлдсэн. Гэл үлдсэн заяа. Тэгээд тэгсэн чи нөгөө эмч ах шууд уур нь хүрээл шууд гараал
нөгөө хоёр ах руу ч шууд уурлал. Та хоёр муу парпэмэ та яста нэрэ хөөхтгүй юу. Ийм жоохон охиныг одоо ингээ машин мөргүүлж хаягчаад хашаан дээрээ сунсан гэж худлаа хэлүүлж та нар оруулаад тахтай хэдий. Ямар байдлаар зэвдэг сэтгэлтэй харна мовшнуудаа гэл шууд нөгөө гэмтлийн цагтаа магныг дуудаал. Тэгэл нөгөөдүүлдэр шууд юу ягаал нөгөө хүмүүсээс бичиг аваал. Тэгээ шууд гэмтлийн цагдаа нарыг шууд одоо нөгөө мөргсөн газар оч. Яг одоо оч тий. Тэнд ч юм уу хэмжилт гэдэг штэ. Тэгээ хэмжилт хийлгээд боо юм болж байгаа юм. Тэгээд тухайн үед ч нэг гар утас байхгүй. Тэгээ манай ихч нөгөө яг нөгөө ихтлхүүрийн урдлахад манах руу ороод гэрээ уцаар манай аав хэлье гэд яадаг байхгүй юу? Орсон. Тэгсэн чинь би гадаа ингээд амар кринжтэй нөгөө хоёр ахтай машин дотор хүлээжсэн. Ахгүй гэрийнх ингээд тэгсэн чинь ах за одоо ингээд яачлаа да. Машин мэр хэрхэн асуулчлаа да. Хэдэн хэр хугацаанд асуулт юм болмол гах ярьж байгаа хгүй юу? Одоо бодоод чи амар гац миний амжууд штий. Тэгээд тэгсэн чинь тухайд надад сэг гэл юм өнөрсөн тийм юу? Тэр одоо тухайд нэг хүн амьтад санитол боо нийтлэл хэрэглээгүй л байлтай. Надад бүр үнэхээр өнөрсөн. Бүр тэрийг би ингээ үнэртэй мэдчихэж байгаа хгүй юу? Манай гэрт ингээ арх хүн уудаг хүн байдгүй болохоор би ерөнхийдөө мэдчихэж байгаа. Яагаад тэрийг одоо баяр суугаалга муугаалга болонгууд яг одоо бидний эмээ өвнөрөөс ингээ нэг жоо хуухаар ингээ үнэртвэс үнэр ахгүй юу? Тэнгүүд би ингээ бодчихж байгаа хгүй юу? Тэр ингээ тогтоогод авчиж байгаа юм. Тэгээ манай ихч болохоор эмээ хэлсэн манай ээжийн дээдлээсээ хоёр тэгч чинь миний эмээ гэж явдаг миний хайртай эмээ. Тэгээд эмээ хэлсэн. Би ганц нугасаа хүүхэд нь байсан. Тэгээд юу яагаад гэмтэл рүү буцаа явпа. Тэгсэн чинь намайг машинаас буусан чил манай аав намайг шүүрээл аваа явсан заяа. Юу хийж авч идэв чи станараа мэрэ стамбар инэрэ мэрэ стам машин зам харахаас сайн харж явхад яа гэм аа ингэ намайг загнаад. Тэг өөрхийн амтнд хамгийн гол манай аав намайг ерөөсө загнадгүй хүн баггүй юу? Ер нь манай аав ер нь бидрийг ерөөсө загна. Тэгсэн чинь анх удаа би ингээ аав намайг загсч би өөр ингээ шок төрчих биш яадаа би зүгээр кемер бүр тийм мэдрэж би айгаангүй зөө. Тэгээд тэгсэн чинь аав ингээ тухайн үедээ яана яг ямар байдалтайгаа болоо ингээд машин яаж барьж гэмтэл явсаа санахгүйсэн гэсэн. Бүр тэнэг гарсан чинь ингээд нэмлийн гатан зөө. Аав нэ зү дин. Яа брав. Бом мафи ирсэн шиг зөө бид тэр хоёр жолооч хүмүүс би баг өөрөөс үлдээ айгаад нөгөө хоёрыг чи өрөвдөж. Тэгээд аав хөтлж оруулаад дахиад эмчт үзүүлэн очихлоо сууж яваа. Тэгсэн чи гэмтлийн хаалга гэл онгоо зөө. Манай эмээ миний өгтгөл ороод ирсэн. Тэр өгшөө уйл алст манай эмч бөөс саттай юм бос бохгүй юу. Тэрэл амагч миний охиныг стаалаа ажиллаа гэл. Тэгээд хажууд бүр нэг юм дээлмэлтэй таягтай эмээ бүр манай эмээ цав тавьж ингээд санал тавьж өнгөтэй юу яа ишээсөө та ирээшээсөө гэл. Манай эмээч намайг тэрэл гүйлээ. Тэгээд шууд замын цагтаа боонд явна. Тэгээд гисэн чи аав шууд тагаа аваараа та юм аа нөгөө хоёр ахыч. Тэгээд замын цагтаа дээр очиваа. Нөгөө юу ч ирэхтэй. Тийм амар хүмүүсээс манай мамын найзууд бөө амар ахнар гамж. Тэгээд хоёулахнаа яах вэ тэр ч айд ирэхгүй шүү дээ. Тэгээд яг замын цагтаа дээр надаас бас мэдүүлэг авч авахгүй мэдүүлэг авалт гэсэн чинь юу яагаад нөгөө ах яагаад ирэхгүй амар тийм яриадаггүй. Тэгэхээр би намайг надтай түрүү юм ярьчихсан надад л аваар хүн ирсэн гэж бэлсэн заяа. Тэгээд тэрийг ч гэдэг мэдэхгүй шүү дээ. Яагаад тэр хинч нөгөө юу драгер үлээлгээгүй. Гэхдээ ер нь бол надад өндөрсөн үнэн. За тэгээд ингээд үзүүлж мүсэлж боо юм болчоо байцаалт тэгээд. Тэгээд би чинь хичээлээ зарцсан нэг өдөр ингээл юу нөгөө машин дайруулсан марцсан заяа. Гэцээ авчихсан чинь гинт нэг таньдаг царай. Би тэгсэн чинь тэр үед бүр ингээд амар тийрсэн заяа. Одоо нийлэхээр тэр яа нөгөө намайг дайрсах энэ юу юм бэ гэхээр би шууд маа сургуулийн хэмжүүд босааж гэдэлхүүр идэгс аахгүй. Тэрний арын хаалгаар нь оронгот ингээ шатны доор ингээ нуугдчихсан зөө. Энэ ах намайг яг яах ч юм бол бүр айгаад тэгээд тэгсэн чинь нөгөө ах чинь юу яагаад манай ээж мэдцэг хүрх юмтай. Бөө сэтгэл санаагаар унаад тийм чи яасан гэсэн чинь нөгөө ах нь
их чинь нөгөө юу яагаад залгаад юу ахыг тэр залуу одоо намайг зайрсан ахын их чинь залгаад одоо ингээд намайг ингээд эмнэлэгт үзүүлъя ингээ хариуцлага үлээгээд ингээд бүх шинжилгээнд хамруулыг гэрлүү залгахтаа нөгөө машин дайрсан халиунаг машинаар мөргсөн жолоочиг чинь нэг ярьсан. Тэгээ манай ээж чинь тэнд ганцаар байсан. Бас амар сенсацтай хүн шин бөө юм болоо. Тэгээ манай ээж мэдчихгүй уул манайхан бүр хамаатан саднараа манай ээж нууцсан байсан. Тэгээ мэдээд тэгээд бид нэр нэгдүгээр эмнэлэг ороод тухайд ч ээж мэж тэгээ миний ингээ сууц олддгоо заяа. Тэг ингээд шинжилгээ авах гэхээр ингээд бүр багийн л тэмээс ерөөсөө ингээд сууц олддгоо хит баг 6-7 атгаж байгаа хгүй. Тэгээ ээж хаждууллаа. Миний ох нэг өстө 6-7 атгалчлаа өстө нэрэ мэрэгл. Тэгээд тэгэл ингээл хөрхий надаа хэдэн шинжилгээ авал тэгэл ер нь дууссан шүү дээ. Яг юу болсон мэдгүй. Манай ээж авч гисэн тэгэл угаасаа нөгөө би зүгээр болохоор гайгүй зүгээр болсон. Гэхдээ энэ яг ослоос болоод миний нөгөө тухайн үед яг машин мөргүүлсний дараа түнхэн эсгэр өвдөд идэгс ахгүй. Галахаар жоох ингээд зөөртэй. Тэгээ зургийг авахулахаар зүгээр. Тэгээ одоо болохоор яг одоо машины тэр нөгөө дайруулсны нөлөөний үе гэхэлэр нэгт би машинаас юу нэлээд айдаг байсан. Одоо харьцангуй гайгүй байгаа. Тэгээд өөрөө машин жолооддаг болоод арай гайгүй болтоо. Хоёрт гэвэл ядрахаар миний энэ түнх ингээд ток болтордог. Шууд ингээд унцдаг заяа. Тэг би нөгөө зураг авалт тэгэл контент тэгээд олон нөгөө ажлын нөгөө олон цагаар ажиллаад ядарч мадар штий. Тэр чинь нөгөө яг ингээд ментал ерөөс ядрахгүй байгаа өөрөө дуртай ажиллаар хийж байгаа болохоор тэгээ биений хувьд ядардаг. Бас энэ ч баг 30 үртэй. Тэнгүүт ингээд гүйж үжихэд гэн ток унцдаг зэ биений одоо бүр яг тайзан дээр зөө маск цэнгэрээ тайзан дээр тгийж унжсан штт бүр ингээд ток гэд тэгээд ерөнхийдөө яг одоо энийг одоо манай ээж сонслыг өгүүлэх. Гэхдээ яг ийм юм надад тэр юунаас үлдсэн. Одоо автомашины ослоос. За хоёр дахь нь зөө. Хоёр дахь нь болохоор би 16 настайсан. За тэгээд одооний штэ те хуучнаар хүч бүүний төв байсан. Тэгээ одоо болохоор бүхий өргөний яг замын эсрэг талд тэр чинь одоо баруун хойдол баруун хойдолд шүлэндөө идэв штэ. Тэр шүлэндөөг яг урд заяа. Тэр чинь юм юунуудтай хажууд нь гэх юм уу? Ямар ч нэг юм паркинг спейсүүдтэй идэв штэ. Тэгээ машин зогсооллууд ингээ байсан заяа. Би такси ярих гэж зогсож байгаа хгүй юу. Тэгээ манай ихч нөгөө нэг тамаат нэгч нүүн гэдэг ихчтэй туслана гэд би тэндээс ингээ чихвч зүтсэн. Тэгээд тэгтээ сонсон заяа. Гадна бүх юмыг сонсон штэ. Яаж үтсэн. Ялангуяа машиныг бол бүр намайг яаж сонсон штэ. Тэгээ би штэ те ер нь бол 4-р ангиас хойш нэх өсч шалиагүй. Би 4-р ангид 158-аас одоо өсрөл 160 заяа. Тэгээд тийм том битэг хүүхдтэй. Тэгээд тэгжсэн чинь би такси барих гээд ингээд зогсчихсон чинь яг нөгөө эсрэг талын урсгал 4 замын одоо урсгал байгаа штэ. Тэрний нааша ирдэг зам нь улаан гэрэлсаад ямар ч машины урсгал байгаагүй байхгүй. Тэгээ ингээд зогсож хойноос дэп гэж ороод ирсэн. Би ингээд шууд ингээд унсан заяа. Ингээд ононгуудаа нэг хөлн дээр ингээд шууд нэг хөл өвдөглөөд ингээд унцчих жоохгүй юу. Тэгээ хоёр хөл өвдөгдөө тэнгуүтээ нэг хөлөөр ингээд босоод эргээ харсч машин ингээд явж идэх над руу мөргөчөөд штэ. Би тэгээ бүр нэг урагшаа нэг мөлхөөд эргэж зогсоод ингээд машиныг ингээд зогсож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг ихч яасан юм дөө гэпүрзэ. Тэг чи та сайн намайг мөргөчлөө штэ. Тэгсэн чинь тэнд талаас нөгөө гэрлэн хон дээр зогсож байсан машинууд ингээд ирээд зогсож байгаа. Чи хүн аллаа штэ малаа гэм үнэ өгчлүүчтэй орилоо. Угаасаа яагаад тэгэхээр би нэг эрчнээ урагшилж байгаа шүү дээ. Машин урагшаа мөрөглөн. Тэнгүүт энэ талаас хэрвээ машины урсгал амар хүчтэй бөгөөд ингээ байсан ямар нэг машин иржсэн бол би ингэж унангуудаа эрдэнэлийн машин дахиж ингэж давхар мөргөл эрсдэл надад байсан зөв хамгийн амар нь. Тэгсэн чинь тэр их чинь ингээ би хараагүй шүү дээ. Юу яриад байгаа ингээ баг надад уурлаа. Тэг нөгөө хүмүүс ингээ чи сайн ингээ мөрөстэй зөрчлөө гэдэг. Тэгжиж тэр их надад баг итгээд байгаа хгүй. Тэгсэн ёо их чинь ингээ манай хүү ингээ цагтаа
Тэр хичээг сонсч ивэл нэр мөнх зүлгдэж шүү. Хүүн цагтаа би хүүгийн нэрийг мэдэхгүй байна. Энэ манай хүүгийн машин. Би одоо хүүрүүгээ сонгоны амралт руу явах гэж байна. Хичтэн заав алга гэсэн гээ одоо надаа. Тэгснээ миний ингээ шууд хамарнаас тус гарсан. Тэр чинь дотоод дөрвөлт байгаа болохоор би хамарнаас тус гарч байгаа штеп. Тэгээ ингээд их цаг чинь гэсэн энэ шиг дэлгүүр ороод юу яадрыг. Салфетик яадрыг. Салфетик надад өнгөтэй. Эндээс такситад явчих уу? Гингүүдээ надад 5,000 төгрөг өгсөн заяа. Тэгээ би дугаарыг харж үлдээд нөгөө өмнө туршлагатай болохоор тэгээд би тэгтээ тэр ихтэй амар гомцсон заяа. Гэтэ би хүнд хэлээгүй бас яа тэр би дахиад ээж аваа ирэх санаа зовох хүсээгүй заяа. Гэхдээ би ах эгч нар руугаа шууд залгаад манай цэргийн хоёр уран даах эгч хоёр идэг байхгүй юу? Тэр хоёр руугаа шууд хэлээд ингээм машин дээр болчлаа. Ийм одоо камер шүүлэх үү яах вэ? Камерыг яаж шүүлэх гэм болоо. Сайн ил намайг ингээ авчлаа. Тэг би ингээ өөлөд авахгүй гол нь бас 16 настай өгч байгаа штэ. Намайг тийм өрөвдөх сэтгэл байхгүй зөв өөрөө хүүхдтэй штэ. Тэгээд би замарчсан хичээнд очиж гэр орны цэвэрлэж байгаа. Тэгээд юу хийж байгаа. Гэр орны цэвэрлэж байгаад ингээд гэрлүүгээ яг ингээ явж байгаа. Тэгсэн чинь манай аав идчихэж. Аав залах чинь. Хаана энэ чинь юу чи яа надад хэлээгүй. Тэр тойрон ч надад хэлэхгүй байсан клауд. За би орж ийн би одоо орж ийн. Тэгээд аав шууд хэлэхгүйсэн гэсэн би аав орлоо. Тэг аав шууд миний нүдэн дээр нөгөө хөчгийн дугаарыг олцсон заяа. Нөгөө хөчтэй нэрж байхгүй гэсэн чи аав чи ямар муухай юм бэ чи эмэгтэй хүн штэ чи ээж хүмстэй. Чи ингээд айлын охин хүүхдийг машинаараа мөрөгчөө чи ядаж эмнэлэг аваа явчих болохгүй байна уу? Чи ингээд зүгээр такситад яваарэ гэж мөнгө үндэс ямар муухай бүр үнэхээр ямар муухай хүн бэ гэ манай бараг ингээд гомдлж уралж байгаа хгүй. Бүр ингээд тэр хүнийг загнаачгүй яг үнэ би аавыгаа бараг өстө нэрээ амар хуурлах болов гэж утсан чи манай бүр үнэхээр бүр чин сэтгэлээсээ гомдчихсан заяа. Чи эмэгтэй хүн штэ гэсэн чи нөгөөт нь тэгээ яг одоо цагдаагийн газар ир. Яг одоо юун дээр замын цагдаа дээр гэсч би сонгоны амралтанд байна. Би очих чадахгүй гэсэн заяа. Тэгээ та хуцлахгүй зүгээр ир гээд аав намайг дагуулад би тэр шууд замын цагдаа орж байгаа хгүй. Тэгээ замын цагдаа очоод тэнд ингээд хилээд өрөвдөл гаргаад бүх юмны ёс журмын дагуу хийж байгаа. Тэгээ цагдаа залгаж чинь чи яг одоо ир гэсэн чинь би чадахгүй. Би сонгоны амралтанд ир гэсэн. Тэр сонгоны амралт гэж юу нэг хараад л ямар ч амралт үдээ мэдхгүй. Тэгээд тэрийн тэгтээ сонсож цагдаа нарын амралтыг амралтын гэсэн шүү нэрээ. Тэгээд тэр ихчтэй тэрнээс надад нэг ч царайгаа харуулаагүй. Надад бүр нэг төгрөгч би томограф хийлгсэн. Би баахан шинжилгээнд орсон. Би нэг бараг 5 тухайн үед чинь 500,000 их мөнгө шүү дээ. 500,000 гаруй би ээж аваасаа л харгаж байгаа шүү дээ. Эцэцгүүрхээ. Тэгээд бүх юмыг ингээд яагаад тгсэн ч юм шүү дээ. Миний хэрэгсээгүй. Би шүүх хэмлэлээр хүртэл орсон зэ надад шүүх хэмлэлийн хариу нь шүү дээ. Миний одоо санаж байгаагаар ил шарах одоо юу байхгүй, гэмтэл байхгүй гэдэг юу эсэ. Одоо би юу гэдүүлээ тэрч онош гэх юм тий. Онош байсан зөө. Тэгээд давж залтах боломжтой гэстэй би залайлаа. Ер нь бол karma is real bitch. Good. Хайсан байдаг юм аа. Гэтэ тухайн томографаар бол айхтар надад өөрчлөлт байхгүй. Гэхдээ ер нь бол ослын өвчин дараа нь гардаг гэдэг шин. Гэхдээ би хаад тэрэн дээр нэг амар би яана гэдэг утгаараа хэлж байгаа биш л дээ. Гэхдээ зүгээр нэг юм хүн чанар тэр хүнээс гараагүй. Тийм байна. Ингээд ийм юм ярихаар ямар вэ? Шиг. That's ерөнхийдөө нэг иймэрхүү ч үгүй зүгээр ингээ гой сонирхолтой юм ярина. Дараагийн удаа би яг гадаадд амьдрах, тэгээд Америк солонгосын ялгаа болоод яг мөрөөдлийн талаар яагаад би мөрөөдлөд ахсан бэ гэдэг юмыг ярихаар шийднэ. Тэгээд бака амжилт.